Ажилтай, орлоготой Улаанбаатарчууд. Хөдөлмөр хөгжлийн үндэс. Дэлхийн хаанч хүн бүр ажил хайж хөдөлмөрлөхөөр тэмүүлж байна. Нийслэлийн хүн амын ажилгүйдэл ядуурлыг бууруулах, ажилгүйчүүд, оюутан залуучуудад ажил мэргэжлийн чиг баримжаа болон хөдөлмөрийн боловсрол хүмүүжил олгож, хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадрыг дээшлүүлснээр хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажлын байрыг нэмэгдүүлж, зохистой хөдөлмөр эрхлэлтийг төлөвшүүлэх замаар нийслэлийн иргэдийн амжиргааны түвшинг дээшлүүлэх зорилго тавин ажиллаж байна. Бид та бүхэнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагааны тогтвортой бөгөөд шударга тогтолцоог бий болгож, хөнгөлөлтөд дэмжлэг, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг иргэдэд хүргэснээр нийслэлийн ажил олгогчид ажиллах хүчийг даяаршиж байгаа дэлхийн эдийн засагт хөл нийлүүлж амжилтанд хүрэхэд нь дэмжлэг үзүүлнэ. Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээний хамгийн анхны шатны үйлчилгээ болох ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээг олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран амжилттай нэвтрүүлэн ажил мэргэжлийн зөвлөхүүдийг бэлтгэн зөвлөгөөг зорилттой бүлгийн иргэдэд ганцаарчилсан болон бүлгээр хүргэн ажиллаж байна. Ажлын байрны зуучлал. Хөдөлмөр эрхлэхийг хүссэн ажилгүй иргэн, ажил хайгч, ажилгүйдэлд өртөж болзошгүй иргэнийг бүртгэн ажил олгогчийг эрэлт хэрэгцээнд тулгуурлан ажилд зуучлах. Улаанбаатар хотын хүн ам 2016 онд 1.6 сая, 2023 онд 2 саяд хүрч өсөх төлөвтэй байна. Сүүлийн 10 жилд хүн амын шилжилт хөдөлгөөнөөр тооцоход Улаанбаатар хотод шилжин иргэсдийн дийлэн хувийг хөдөлмөрийн насны хүн ам эзэлж байна. Жил бүр 20 мянган ажлын байрыг шинээр бий болгож, 40 мянган иргэнийг байнгын болон түр ажлын байраар хангах зорилтыг тавин ажиллаж байна. Нийслэлийн нутаг дэвсгэрийн онцлог хөгжлийн чиг хандлагатай уялдуулан, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэн ажиллаж байна. Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, тогтчлт, үйлчилгээ, нийтийн эзэмшлийн гудамж талбай, гэр хорооллын гудамж, гуу жалгыг цэвэрлэх, ногоон байгууламжийг бий болгох, арчлах, хамгаалах ажлуудад жилд 20 мянган иргэнийг хамруулан түр ажлын байраар ханган, хөдөлмөрийн хөлсийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас тухай бүр олгож орлогыг нэмэгдүүлж байна. Нийслэлийн аслагдсан дүүрэг, хороодын иргэдэд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилго бүхий хөдөлгөөнд твэржиг тогтмол ажилуулдаг. Хөдөлмөрийн нэгдсэн лавлах 1896 утсыг тогтмол ажиллуулж байна. Тус утсанд суурин утаснаас үн төлбөргүй, үүрэн утаснаас хөнгөлтийн үнээр холбогдож хөдөлмөр эрхлэлттэй холбоотой мэдээлэл зөвлөгөөг авах боломжтой. Ажиллах хүчний хэрэгцээ. Дэд бүтцийн салбарт 2013-аас 2016 онд төмөр зам, барилга, автозам, автотээвэр, иргэний нисхийн чиглэлээр 17.7 мянган ажлын байр бий болно. Улаанбаатар хотод метро байгуулснаар өртөөний орчимд ойролцоогоор 2020 он гэхэд 155 мянган ажлын байр шинээр бий болох юм а. Иймд метро барих үйл ажиллагааг явуулахад мэргэжилтэй ажиллах хүчний хэрэгцээг гарган мэрэгшүүлэх шаардлага урган гарч байна. Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудал 2015 онд ашиглалтанд орсноор 3.5 мянган ажиллах хүчин ажлын байраар хангагдахаас гадна суурьшлийн бүсийг даган бусад салбарт 2000 орчим ажлын байр шинээр бий болох төлөвтэй байна. 2013-аас 2016 онд Улаанбаатар хотод 80 бага сургууль баригдаж 2800 ажлын байр, 54 дунд сургууль баригдаж 3518 ажлын байр, 219 цэцэрлэг баригдаж 7008 ажлын байр шинээр бий болно. Эрүүл мэндийн салбарт 2013-аас 2016 онд нийт 3301 мэргэжилтэй ажиллах хүч шаардлагатай болох юм а. Чадвах сургалтын багц хөтөлбөр. Шаардлагатай ажил мэргэжлийн жагсаалтыг хэрэгцээний дараалалаар гарган, ажил мэргэжилгүй 5000-аас доошгүй иргэдийг мэргэжил олгох болон мэрэгшүүлэх давтан сургалтанд хамруулан, тэдгээрийн 60-аас доошгүй хувийг байнгын ажлын байраар хангана. Мэргэжлийн болон давтан сургалтанд тодорхой ажил үйлчилгээг гүйцэтгэхэд шаардлагах мэргэжлийн чадамж бүхий харилцан уялдаатай нэгж ажилбаруудыг иргэнд богино хугацаанд эзэмшүүлэх, тэднийг хөгжүүлэх зорилго бүхий хөтөлбөр юм. 2007-оос 2013 оны 5 дугаар сарын байдлаар нийтдээ 30909 иргэн эрхийн бичгээс суралцсан ба 2014-өөс 2016 оны хүртэл 50 мянган иргэнийг мэргэжлийн сургалтанд хамруулахаар төлөвлөн ажиллаж байна. Нийслэлийн хөдөлмөрийн зах зээлийн төлөв байдал, судалгаа, дүгнэлт, тогтмол хийх, ном, гарын авлага боловсруулж иргэдийг мэдээлэлээр хангах. Цагийн ажлын эрэлтийн судалгаа, ажлын байрын эрэлтийн судалгаа, ажилгүй байгаа шалтгааны судалгаа, аж ахуйн нэгжийн хүний нөөцийн судалгаа, ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдаас авсан судалгаа, эрэлт нийлүүлэлтийн судалгаа. 2010-аас 2016 онд хүн ам 276.1 мянгаар өсч 299.9 мянган ихтэйд сургууль төгсөгчд хөдөлмөрийн зах зээлд шилжин 199.6 мянган ажлын шинэ байр бий болох төлөвтэй байна.
Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих туршилтын дэд хөтөлбөрийг 3 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж, цагийн ажлын тогтолцоог бий болгож, 70 мянган оюутан залуусыг цагийн ажлын байраар ханган орлоготой болгосон ба нийслэлийн хөдөлмөрийн газрын дэргэд оюутны хөдөлмөрийн биирж, 5 ихтэй сургууль дээр оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийг тус тус байгуулан үйл ажиллагааг тогтмол явуулж байна. Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн санг, бүртгэл мэдээллийн нэгдсэн тогтолцоо бүрдүүлэх ажилтай уялдуулан сүлжээнд холбох, сүлжээний техник програм хангамжийн найдвартай ажиллагааг хангуулж, мэдээллийг ил тод нийтэд нээлттэй байлгах. Улаанбаатар хотын хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааг шат дараатай явуулснаар 2016 онд 80 мянган ажлын шинэ байр бий болгож, 160 мянган иргэн ажлын байртай болж, ажилгүйдлийн түвшин 3% болно. Нийслэлийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдэл ядуурлыг бууруулахад чиглэсэн бодлого, шийдвэрийн хэрэгжилт, хүртээмжийг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй түргэн шуурхай хүргэн ажиллаж байна.